Монголын шинэ сорт бүтээх шинжлэх ухааны салбар бол би дэлхийн түвшинтэй бол ойртсон. 15-аас 18 жил болж иж нэг шинэ сортыг бүтээдэг. Бас манай тариаланчид нөгөө дам яриагаар бас сортоо сонгож гээд байдаг. Ер нь дэлхийн нийтэд сорт сонгодог үндсэн 5 зарчим байдаг. Сорт сорилтын салбар сэргээгүй байна. Тэгэхээр сорт сорилтын салбарыг сэргээх хэрэгтэй. За хавар одоо энэ бие амлалын гаргаж байгаа сайхан бордоонууд байна. Энэ бордоонууд мань өөрсдөө маш их олон идэвхжүүлэгчтэй байгаа байхгүй юу? Тохирсон сортын сайн үрээр тохирох технологи бариад явхад бол манайд бол бас харьцангуй урах залтгаад байхгүй. За эрхэм үзэгч та бүгдээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр судлаачид ярьж байна подкаст цувралын үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор Монгол улсын төрийн сойрхолд гавьяат агрономч доктор профессор Мегмар Сүрэн өргөдөн оролцож байна. За сайн байна уу та? Сайхан хамарчж байна уу? Сайн байна уу? Чи бас сайхан аварж байна. Сайхан аварж байна. Ажил үйлсэн сайн уу? Ажил үйлс сайн байна. Таны ажил үйлс сайн байна уу? Сайн байна. За. Тэгэхээр та бүхэн энэ удаа үр тарианы үрийн сэлэгц гэсэн сэдвээр ярилцсанаа. Тэгэхээр одоо хаврын сар гараад удаагүй байна. За удахгүй бас манай тариаланчдын одоо нүрх хаврын ажил, тариалтын ажил эхлэндэ тийм ээ. Тэгэхээр эхлээд энэ үр тарианы сэлэгц гэдэг одоо яг юу хэлдэг юм бэ? Энэ нэг ойлголтыг бас тавчхан хэлж өгвөл та. Тийм. Тэгэхээр үр тарианы сэлэгц гэдэг маань тухайн бүс нутагтаа зохицсон ийм сорт гаргах шинжлэх ухааны нэг салбар байгаад байгаа. Тэгээд хөдөө аж ахуйн сургууль төгссөнөөс хойш 40 гаруй жилийн үр тарианы шинэ сорт гаргах чиглэлээр ажиллаж ирсэн байна тийм ээ. Тэгэхээр та бүгдээ ялангуяа манай дархны ургамал газар тариалангийн хүрээлэнгийн одоо эрдэмтний судлаачдын баг бол одоо хамгийн сүүлд бол дархан 144 сортоор одоо бас төрийн сойрхол хүртсэн байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас энэ сортуудын тухай дархан сортуудын тухай одоо ер нь Монгол орны бүс өслөөр одоо ямар зохицолгоотой байдгийг тийм ээ. Эндээс бас тавчхан мэдээлэл өгвөл. Тэгэхээр Монгол оронд хамгийн сайн хөгжсөн хөдөө аж ахуйн салбарын нэг нь бол энэ шинэ сорт бүтээх салбар шинжлэх ухаан гэж боддог. Энэ шинжлэх ухааны салбар маань 1960-ад оноос эхэлж хөгжсөн. Бид бол одоо хөгжлийнхаа 5 үеийг дамжиж явж байна гэж одоо хөгжлийнхаа үе шат одоо 10 болгоныг тогтоож агаад тэгж хувааж ялгадаг. Тэгээ Монголын шинэ сорт бүтээх шинжлэх ухааны салбар бол би дэлхийн түвшинтэй бол ойртсон. Харьцангуй их сайн хөгжсөн ийм салбар шинжлэх ухаан гэж боддог. Тэгэхээр шинэ сорт гаргах чиглэлээр манай дархны ургамал газар тариалангийн хүрээлэнд буудаа, арвай, богбудаа, тритикал, эрдэн шиш бид бас нэг үе цагаан будааны ч гэсэн бас сорт гаргах чинсэн гэж оролдож явж байгаа ийм олон таримлуудын шинэ сорт бүтээх ажлыг хийж байгаа. Тэгээ хамгийн их амжилттай одоо үр дүнтэй явж байгаа маань болохоор буудаан сэлэгц. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө гаргасан сортууд дээр дархан гэдэг нэр өгөөд тэгээд одоо тухайн талбар үрдээ дугаар өгөөд явдаг. Тэр дугаараас ямар дугаар нь шалгарч байна. Тэр дугаараа аваад дархан 144, дархан 131, дархан 34 гэдэг ингээд нэрлээд явдаг. Тэгэхээр бид нэр буудаан шинэ сорт гаргахын тулд ихэвчлэн зөв хөгжлийнхаа эхний үед бол дан гадаад дотоодын ялангуяа нутгийн сортуудаас дотроос нь сонгож явж исэн. Одоо бол бид дэлхийн алил шилдэг гэсэн сортуудыг эндээ цуглуулж авч тариад энэ сортууд маань Монгол орны нөхцөлд ямар онцлогтой юм бэ?
ургац нь ямарын, чанар нь ямарын тэгээд одоо ургац бүрдүүлж байгаа шинжүүдээс нэг төрөнд хүрээний тоон хэдийн гэх мэтлэнгээр ингээд тэр сортуудыг Монгол орныхоо нөхцөл судлаад бид тэр сортуудаас их эцэг болгож сонгож аваад хооронд нь эрлийцлээд за эрлийц хийсэн тэр үр хөвгтөнд нь яг манад зөгцсөн айтаахан ургамал байна уу, шинэ сорт үндэслэгч байна уу гэж үзэж хагаад тэр дотроос нь сонгоод тэр сонгосныг 15-6 жил Монголынхаа нөхцөлд ингээд үе шат болгонд нь судлах шинжүүд олон болгоод тийм ээ. Тий туршаад одоо эхний үед нь ургац ямар байна ч гэдэг юм уу гэд үдчихсэн бол ган ямар байна, өвчин төсвөр ямар байна, хүтэн төсвөр ямар байна гэх мэтлэнгээр олон шинжүүдээр судлаад тэр судалсан болгон дотроо үнэхээр сайныг аваад муугийн шууд заазалж яваад ийм маягаар 15-аас 18 жил болж иж нэг шинэ сортыг бүтээдэг. Тийм. Тэгвэл шинэ сорт бүтээгээд яг тухайн нөхцөлд нь зохицсныг ингэж сонгож авч явдаг болохоор жишээ нь манад одоо хийж байгаа селекц ажлаар гарч байгаа сорт бол манай орны нөхцөлд хамгийн их дасан зохицсон байдаг. Тэгээ манай орон бус орноос юугээр онцлог гандуу эрсдэл суур амьсгалтай ийм болохоор манай сортууд харьцангуй дасан зохицох чадвар сайтай. Тариаланчид маань ч юм уу ер нь одоо гадаадын янз янзын мундаг сортууд байна шүү дээ. Тэр мундаг сортууд Монгол орны нөхцөлд тарихад яг тэр үр дүнгээ үзүүлж чадахгүй. Яагаад гэвэл тэр чигэнд тэр дулаанд зогцсон байдаг учраас тэр нөхцөлдөө илүү яг өөрийнхөө чадварыг гаргадаг. Тэгэхээр бид нар өөрийн орныхоо одоо үр тарианы ургацыг нэмэгдүүлээ, сайн чанартай ургац авъя гэвэл энэ бүс нутагтаа тохирсон сортыг л гаргах ёстой. Ийм ч учраас одоо улс орон шинжлэх ухаан бол энэ селекцийн ажлыг хийж явдаг. Ер нь ямар ч орон энэ селекцийн ажлыг ер нь тусгайлан анхаарч ингэж хөгжүүлж явдаг. Тэгээ энэ салбар маань бас Монгол оронд нэлээд сайн хөгжсөн гэж бодож байгаа. Тийм болохоор одоо манай энэ газар тариалангийн шинжлэх ухаанаас одоо цөөн төрийн шагнал авсан дундаас орхон сортоор 1963 онд Өлзий зундуу жанцангуй төрийн шагнал аваад сая бид дархан 144 сортоор 5 хүн маань төрийн шагнал авсан. Авлаа тийм ээ. Тэгэхээр Монгол орны хувьд зүгээр тариаланчид зүгээр сонирхож асуудаг юм бол та бүгдээс танаас одоо сонирхож асуух нэг юм байна л да. Тэгэхээр байгаль цагуурын хувьд бол эрсдэл суур амьсгалтай тийм ээ. Одоо баруун алтай өндөрлөг уулын бүсгээд одоо увсын баруун дөрвөн гээд сумж байдаг юм уу. За найшлаад одоо ингээд төвийн аймагуудын нутаг хангаан бүсгээд тал ярийн бүсгээд ингээд явж байгаа. Тэгэхээр энэ нам өндөрлөг нам дор ийм газруудад манай дархан сортууд маань ер нь зүгээр айл бүстэй одоо илүү тохирог байдгийг та зүгээр ингээд нэг товчгоо ингээд хэлвэл тийм одоо жишээ нь дархан 144 сорт маань ер нь яг айл бүс өслүүртэй ер нь илүү ургац зөх юм магадaltaй байдгийн гангийн төсвөр нь ямар үед ингээд нэг товчхон ярил. Тэгэхээр бид нар одоо 20 гаруй жилийнхаа судалгааны үр дүнд нэгдгээд бүс нутаг болгоно ямар сортыг хэдэн хувийн харьцаатай тариул зохистой бэ гэдэг ийм зөвлөмжийг гаргасан байдаг. Тэгэхээр бид нар сорт гаргахдаа эхний ээлжинд болцсон дээр нэг анхаардаг. Тэгээд бид эрт болцтой, дунд болцтой, дунд орой болцтой гэсэн ийм 3 төрлийн сортууд гаргадаг. Тэгэхээр энэ сортууд маань бас жишээ нь эрт болцтой сорт гэхэд халахгүй нэг сорт, дархан 131, дархан 160 гэдэг ингээд 3 сорт байна жишээтэй. Халахгүй нэг сорт бол нэн эртний сорт. Маш эрт болдог. Тэгэхээр эн чинь уулархаг одоо баг буудаа тариад боловсрч амжихтай гүүгүү байгаа ийм газруудад халахгүй нэгийгээ тариул зүгээр. Дархан 131 бол харьцангуй ургацын чадах өндөртөө эрт болдог мөртлөө. Тэгэхээр энэ одоо хөвсгөл булган чиглэл рүү бас их зохистой гэж бид нар зөвлөдөг. Арангаа чиглэл рүү төвийн бүстэй тэгж тийм ээ тийм. Ус руу бол бид нар эрт болцтой сортыг нэлээд төлхөө тариа гэдэг зөвлөмж өгдөг. Тэгэхээр дархан 160 нь болохоор бас ургацын чадах өндөртөө нөгөө хоёроосоо бодвол арай илүү чанар сайтай.
Тэгэхээр бид нар жишээ нь увс руу эднэр бол эрт болцтой сортын нийт тариалангийнхаа талбай 40-60% нь тариа эрт болцтой нэлээд төлхөөтэй. Тэгээд дунд болцтой сортыг нэг 30 орчим хувьд нь. За дунд орой болцтой сортыг нэг одоо цаг уурынхаа нөхцөл бүс нутгаа харж байгаад нэг 10-15% нь тариа ч гэдэг юм. Ингээд жишээ нь дорнотын бүс гэж ярих юм бол дорнотын бүс бол өөрөө дулаахан ургалтын хугацаа өндөр учраас бид нар тэнд бараг 60% хүртэл нь дунд орой болцтой сортыг илүү төлхөөтэй. Төвийн бүстэй болохоор дунд болцтой сортыг нэг 50% хүртэл нь бараг дунд болцтойгоо голдож яв. За дараа нь дунд оройгоо нэг 30% нь эрт болцтойгоо 20% хавцаач юм уу. Ингээд тариул зүгээрээ гэд ингэж зөвлөдөг. За дунд болцтой сортууд гэхээр бидний бүтээсэн дархан 34, дархан 74, за арвин, за сүүлд гарч байгаа дархан 193 гэдэг энэ сортуудыг бол тариалаа гэж байгаа. Энэ сорт болгон маань бас өөрсдөө өөрмөц онцлогтой. Зарим нь арай гант төсвөртэй, зарим чигэнд арай илүү дуртай. Зарим өвчнөд төсвөртэй, зарим өвчнөд төсвөр муутай боловч ганд илүү төсвөртэй ч гэдэг юм. Ингээд өөрмөц онцлогтой байдаг болохоор бид нэр гаргасан сорт болгоныг улсын сорт сорилтонд өгөөд нутагшхад нь одоо энэ бүс нутагт тэр бүс нутагт тариул зохистой. За тарихтаа бас сорт бүрийн тариалах зөвлөмжтэй боловсруулж гаргадаг. Тэдэнд одоо тийм хугацаанд, тийм технологиор ингээд тариул илүү зохистой авраалтанд тэгж анхааруул зүгээр гээд сорт бүрийнхаа энэ онцлогийг тусгасан ийм зөвлөмжийг гаргадаг. За дунд орой болцтой сорт гэхээр төрийн шагнал авсан дархан 144. Би бол өөрөө дархан 144 сорттой дуртай. Үнэхээр одоо нэг цаана чадaltaй. Чигтэй байсан ч авч чаддаг, гантай байсан ч өгч чаддаг. Тэг ер нь өөрийгөө хурдан сэргээгээд ургацаа бүрдүүлчих юм чадвар өндөртөө. Тэгэхээр бид нар чинь дархан 144-ийг бүтээгээд нутагшуулахад Цэрэн долгор гэдэг миний шав доктор энэ яг энэ ганц төсвөрийн судлаад үзэхэд бид нар бас хэд хэдэн дугаар дээр алийг явах вэ? Одоо дархан 144, дархан 139 хоёрыг алийг вэ гэж ингээд эргэлзээд олон шалгалт хийж байхад тэр ганц төсвөрийн судалгаагаар услагаанд дархан 114-5 гадаад дотоодын сорттой зэрэгцүүл сурч байгаа шүү дээ. Тэгэхээр услагаатай хэлсэнд нь дархан 144. Хаврын одоо эхний улирлын ганд дархан 144. Дөрүүлтээс хойш болц үртлэх ганд дархан 144. Бүтэн хавраас аваад бүтэн болгоод бүтэн гандуулахад дархан 144. Үнэхээр ингээд амар ялгарч байсан тийм их чадвартай. Тэр хэрээрээ чинь 2015, 2018 онд эднэрт Монгол улсад ургацынхаа ялангуяа 15 онд ургацынхаа 50%-ийг алдчихсан жилд 144 одоо тэгтэл нийлэн жоохон массавын 20% нь таригдчихсан. Тэгэхэд Монгол улсын нийт авсан ургацын 50%-ийг авч ирсэн. Тэгээд яг бид нар бас нөгөө сортуудаа тариаламжтай сурчилчлах, тэгээд тухайн бүс нутагт нь зогцож байна уу юу гэдгийг чиглэлээр ийм судалгаануудыг аж ахуйн нэгжүүдээр хийдэг байсан. Тэнд өөрсдөө гаргасан тэдний тарьдаг сортуудаа зэрэгцүүлэл 10 гаруй сортуудыг яг энэ хүрээлэн тавьдаг туршлага шигээ тэр аж ахуйн нэгжид тавиад тэгээд тэр бүс нутгийн тариаламжтыг одоо бас цуглуулаад тэрэн дээрээ сургалт хийгээд үзүүлэх талбар хийгээд ингээд тийм бас судалгааны өөрсдөө селекц ажлаас гадна бас тийм ажил хийжсэн. Тэгж явж байхад дархан 144 тариалсан талбай 20 центнер өгөөд одоо энэ Хөдөлмөрийн Баатар Бэрнлэгийн талбай дээр 20 центнер өгөөд ургац авч байхад яг хажуу талд нь байсан талбай ургац авах өөр сорт ирсэн байсан. Ургац авах боломжгүй байна гэд талбайгаа одоо урьдчилгаад боловсруулж явах жишээтэй. Ер нь зүгээр ингээд тариалангийн бүс нутгуудаар яваад ялангуяа төвийн бүснээр яваад харж байхад бол ер нь зүгээр масс тариалт юм бол дийлэнх нь хувьд нь бол бас дархан 144
харагддаг юм л да. Тий. Тэгэхээр энэ ерөнхийдөө бас энэ хангаан бүстэй ялангуяа төвийн бүстэй бол ер нь их тийм боломжтой тарихад ер нь ургац өндөр тогтвортой ургац өгöd байх юм байна гэсэн тийм бодол байна уу тийм ээ? Дархан 144 төвийн бүстэй бас ингээд тохирч जैन тийм үү? Тохирч जैन тийм. За ганцхан өндөр уйлархах газруудад бол одоо цаг уурын өөрчлөлтөд тусуулаад хэдийгээр одоо өндөрлөг уулын бүс гэж байгаа боловч жишээл янз бүр байгаа ш. Тариалангийн уран хэсэг байна тийм үү? Тиймэрхүү одоо зарим хэсгүүдтэй тодорхой хэмжээгээр тарьж бол. За ялангуяа дорнод Халах гол. Тэнд бол ер нь дархан 144 маш их таригддаг. Тэнд ер нь нэлээд ургац авдаг. Угаасаа гандуу. Тэгээд ургалтын хугацаа нь урт болохоор болцсон бүрэн сайн болдог. Зөвл бид дархан 144-ийн дараа дархан 181. За одоо сая сүүлд гаргасан 212 гэдэг ийм сортууд гаргаж байгаа. Эдгээр сортууд маань ургацаараа бас дархан 144-тэй ойролцоо байгаа. Зөвхөн яг гандуу жилд бол бас арай хүрэхгүй. Жохон чихтэй жилүүдэд тэр сортууд маань бас арай илүү ургац өгөөд байдаг талтай. Бид нар гадаад дотоодын сортуудаа өөрийнхөө дархан сортуудыг харьцуулаад судалж байгаа шүү дээ. Одоо импортоор зөндөө олон сортууд орж ирж байна. Тэгээ ингээд сортуудыг судлаад үзэхээр манай дархны сорт тэр гадаадын ихэвчлэн Орсын сортууд байна. Орсын сортууд байна тийм. Бурятын сортууд, Сибирийн сортууд гэд ингээд энэ сортууд Новосибирскээс эдгээр орж ирсэн сортуудаа ингээд зэрэгцүүлээд харьцуулаад үзэхээр чихтэй одоо өнгөрсөн жил ч юм уу нэлээд тийм чихтэй жилүүдэд энэ сортууд адил ургац өгч. Зарим тохиолдолд Орсын сортууд арай илүү ургац өгöd явчихна. Нэг дундаж цаг ууртай үед бол Монголын сортууд арай илүү өгөөл явчихна. Бас нэг чиг нөгөө Новосибирск ч юм уу тийм ээ тэмдгийн газруудын арай чигэнд нь өрөхгүй болохоор бас ургацсан жоохон буураад. За гандуу жил болоод явхаар манай сортууд нөгөө л байдгаа л өгөөл. Орсын сортууд бол ургацсан 50% хүртэл ингээ буурчдаг байна. Тэгээ ингээ буураад үзэхэд наан байж байгаа Бурятын сортууд Монголын сорттой арай дээр, арай гайгүй ганд арай төсвөртэй. Тэгэл Сибирийн Новосибирских болоод явхаар зүгээр одоо ердийн жилд өгчээс ургацынхаа 50-60%-ийг нь л өгч чадах жишээтэй ургац нь их буурдаг. Тэгэхээр би бол тариаланчтай тийм байна. Өөрийн эх орны сорт гэдэг бол үнэхээр өөрөө. Тэгэхээр энийг бол тэгтээ тариаланчд маань бас бүгд мэддэг бах Тийм. тийм. Тэгтээ өөр бас хомсдолтой байхын нөхцлүүд байгаа учраас бас янз янзын сортуудыг тарьж байна. Дээр нь тариаланчд маань бас өөрсдөө их эрэл хайгуул хийдэг болсон. Одоо нэг эсэг тоорсоор энийг үзүүл яадаг бол энийг үзүүл яадаг бол нэг талаараа сайн боловч энэ бол судалгааны төвшин баг талбайд хийх ажил болохоос одоо бүр бизнесээр ямар нэгэн нутагшаагүй ч юм уу сорт тарина гэдэг бол эрсдэл дагуулж байгаа л гэсэн. Тэгэхээр зүгээр энэ сорт сонголтын тухайд зүгээр бас одоо яг өнөөдрийн манай энэ цаг үед газар тариалангийн салбарт тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгж иргэд тариаланчд маань ер нь одоо яг ямар байна? Зөв сонгож чадж гэнэ үгүй юу гэдэг юм байна л да тийм ээ. Одоо маш олон сорт орж ирж байна. Дотоодын сортууд байна гэд та сая ярьж байна. Тэгэхээр энэ сорт сонголтын тухайд ер нь зүгээр яг ямар байдаг юм бол? Сорт сонгохдоо ер нь аж ахуйн нэгжүүд өөрийнхөө цагуурын боломжийг бүрэн эхний ээлжинд сайн харах хэрэгтэй тийм. Бас манай тариаланчд нөгөө дам яриагаар бас сортоо сонгочих гээд байдаг тийм. Тэдний 20 авсан гин тэднийх 40 авсан гин гингүүд энийг авчи тэгвэл манад их байх гэтэл тухайн аж ахуйн нэгжүүд маань өөрийн цагуурын нөөц нь харилцаа адилгүй байдаг учраас тэрэн дээрээ л тулж сортыг сонгох хэрэгтэй. Ер нь дэлхийн нийтэд сорт сонгодог үндсэн 5 зарчим байдаг. Нэгдүгüүрт нь манад болох уугүй юу? Болцсон ямар ургалтын хугацаа нь ямар? Янган сайхан сорт байгаад ногоон байвал ямар хэрэг байх вэ тийм ээ нам. Тийм тэгэхээр болц гэдэг чухал байна. Болцоо одоо манад аль нь болцтой дээр вэ гэдэг түрүүн би 3 болц гэж ярьсан тийм ээ. Аль нь дээр вэ гэхээр өөрсдөө тарьж ирсэн түүх байна.
Тэд нар өөрсдөө эрт болцтой юм уу, дунд дээрээ юм уу? Дунд дээрээ юм уу? Алийг нь тариул илүү ургац авч яасан гэдэг ийм ерөнхий хандлага байна. Тэгэхээр тэрнийг барина гэсэн үг. За манад нэг дунд болцсноос хортон л арай дээр юм. За эсвэл дунд дээрээ бол манад болцсон гүйцчихэд байх юм. За ер нь болцох хэцүү шүү гэвэл одоо эрт болцтойгоор ч юм уу. Гэхдээ аж ахуйн нэгжүүдийг эрсдэл манай цаг үр одоо эрсдэлээс учраас эрсдэлтэй бодоод бид аль болох одоо боломжтой бол 2-3 сортыг сонгож тарай гэж ирдэг болцоосон. Тэгэхээр жишээ нь эрт дунд арай болцтой сортыг бид түрүү ярьжсэн тийм ээ. Тодорхой хувь хэмжээгээр талбайдаа тэгээд талбайн байрлал олон юм харж агаад одоо 2-3 сорт сонгож хариул илүү зохистой. Нэгдүгээрт нь болц. Хоёрдугаарт нь урах зөх чадвар. Урах зөх чадвар гэдгийг манай дээр болохоор энэ одоо Монголд орж ирж байгаа бүх сортуудыг харьцуулж энэ судалдаг. Тэгэхээр бид нэр гадаадын мэдээллээс тийм үү гадаад дээр энэ сортоо гаргахаар тухайлбал одоо Новосибирск гарсан сорт манай сорт тэдэн хоногт боловсрдог 40 центнер өвдөг тэгдэг гэл тэндээ гарсан судалгааны дүнгээ бичиж а тэр нь Монгол орнд одоо яг тийм үзүүлэлт өгнө гэсэн өхөөгүй юу гэдэг нь баталгаагүй. Тэгэхээр одоо манай хүрээлэнд ч юм уу те хөдөө аж ахуйн сургууль ч юм уу ингээд туршигтаад одоо нэг болцсон ургацын чадвар нь тогтоогдсон ийм сортуудыг тэр судалгааны дүн дээр нь үндэслээд сонгож ивэл илүү зохистой. За 3 дугаарт нь болохоор стресс төсвөр, ган төсвөр, өвчин төсвөр, хортон төсвөр гэсэн ийм юмуудыг нэлээд анхаараад за одоо манай энд ер нь ямар өвчин их гараад байгаа вүлээ. Тэгэхээр би тэрний төсвөртэй сортыг олохыг хичээх юм байна гэдэг юм. Манайх ер нь ган дуу шүү гэдэг чиглэлээр ган төсвөртэй тийм ээ. Гэтэ нэг бүс нутагт байгаа мөртлөө л уулын одоо энэ өөр байгаа шүү дээ. Тэгэхээр за би одоо арай гандуу дээр энийг тарих юм бэ. За бас боломжийн чигтээ дээр нэг урах зөгчдөг илүү ургацсантай сортыг авах юм бэ. Гандууд нь бол би арай ган төсвөртэйг авах юм байна гэх ингээд ган өвчин хортон төсвөрөөрөө сорт сонгоч. Дараагийнх нь чанарын асуудал. Тэгэхээр одоо бас л би судалгааны дүнгэл анхаарах хэрэгтэй. Тэрнээс одоо анх гаднаас орж байгаа сортон дээр чинь сортын тодорхойлт нэгэд байж байгаа. Тэр тодорхойлт Монгол орнд тохирохгүйгүй юу гэдгийг судалж ээж л тогтооно. Тэгэхээр чанар ямар вэ гэдгийг судалгааны дүнг бас анхаарах хэрэгтэй. За хамгийн сүүлд нь одоо механик цувралтын төсвөртэй байна уугүй юу гэдэг энэ 5 дахь шинжээр налддаг юм уу, асгардаг юм уу гэдэг юм их сайн анхаарах хэрэгтэй. Энэ 5 шинжийг одоо сорт дээрээ үзчихээж танилцуулга юмыг бодож ээж тэгээ өөрийнхөө одоо байгаль цагуурын чадвараа сайн бодож ээж сортыг сонгох хэрэгтэй. Энэ сорт одоо сонголт гэж ярьж байна. Үрийн аж ахуй байгуулах тухай систем гэл маш олон жил ярьж штэ тийм ээ. Тэгэхээр яг өнөөдөр бол ингээ бүс нутагт яваад ингээд явж байхаар бол үрийн аж ахуй болцсон одоо яг ингээ тэр стандарт юм мөрдөд явж байгаа юм бол бас хомс байна л да. Тэгэхээр энэ та зүгээр бас энэ Монгол орны энэ үрийн аж ахуйн системийн тал дээр зүгээр эрдэмтэн хүний хувьд судлаач хүний хувьд ямар бодолтой байдгийг өнөөдрийн яг энэ цаг үед бас энэ ямар байдалтай байх. Тэгэхээр бид нар ингээл шинэ сортуудаа бүтээгээл 15-18 жилийн дараа сорт мөн нэг үсрээд л 1 шуудаа 2 шуудаа хүртээ. Тэгэхээр энэ сортуудын үрийн аж ахуй хөгжүүлэх нь маш энэ сортыг амьдруулъя үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэвэл үрийн аж ахуйтай холбоотой. Тэгэхээр би селекцийн ажлаасаа гадна үрийн аж ахуйн чиглэлээр бас нэлээд ажилласан. Ер нь үртэрээний селекц үрийн аж ахуйн төсөл өвтрүүдийн нэлээд удирдах энэ чиглэлийн ажлуудаар ингээд явуулсан. Бид нар 90-ад онд Монгол улсын үрийн элит үрийн хэрэгцээг бүрэн хангаж чадчихсан. Маш сайн үрийн аж ахуй төлөвлөгдсөн, сайн явчихсан. За тэрнээс хойш үрийн аж ахуй задраад одоо бүр янз бүр л болж илаа.
2010 оноос бас үрийн аж ахуй акцууд гарч байгаа. Гарч ийн үү? Ялангуяа сүүлийн жилүүдэд бас үдээ аж ахуйн яам маань энийг анхаарч байгаа. Тэгээд үр үйлдвэрлэнэ гэдэг нь өөрөө маш их зардалтай ажил байхгүй. Тэрнээс үр үйлдвэрлэнэ гэдэг тариал хураагаал авахыг одоо үр үйлдвэрлэлээ биш гэнэ. Тийм үрийн аж ахуйг одоо манай хүрээлэн ихтэй ганцаарчилсан бөөний сонголтоор хийгээ явдаг. Тэгэхээр элит үр гаргахын тулд 4-5 жил нэг ширхэг төрүүгээр нь түүгээд тэр төрүү болгоныг энэ сортын төрүү мөн байна уу, үр нь мөн байна уу гэдгийг бид нар лабораторид үзээ талбай дээр туршаад үнэхээр энэ сортын шинжийг бүрэн хадгалсан байна гэвэл тэрнийг одоо үрийг үржүүлэхэд ингэж оруулах маягаар гаргадаг. Тэгэхээр энийг бол бас хувийн аж ахуйнууд хийх боломж их муутай ашиг одоо гарч ирэхгүй. Энэ хөдөө аж ахуйн сургуулийн бүр багш судлаад энэ элит үр үйлдвэрлэгдсэн үедээ л одоо дөнгөж нэг жоохон ашиг тэрнээс цааш л ашиг гарах юм байна. Наан нь бол дан алдагдaltaй. Тийм болохоор ямар ч улс орнууд үрийн аж ахуйг бол дандаа дэмжиж татаас өвчөж явуулдаг. Зүгээр шинжилгээнд оруулж байгаа хөрөнгө оруулалт үнэхээр муу байна. Одоо сүүлийн 2 жил ихэд манай селекц шинэ сорт бүтээгэж л үрийн аж ахуй маань төсөл хөтөлбөр болохгүй ш. Байхгүй. Бид нар Солонгосын Копиа Монгол төв маань харин дэмжлэг үзүүлж байгаа энэ үрийн аж ахуй хөгжүүлэхэд бол бас хайцангуй төсөл хөтөлбөр өгж байгаа учраас бид нар бас энэгээрээ боломж олгоод ингээ яваад байгаа. Тэгэхээр үрийн аж ахуйг одоо бид нар чадчихсан учраас бүрэн хэмжээгээр хийх ёстой. Яам эндээ илүү төлөвлөгөө анхаарах ёстой. Нэгдүгээр асуудал. За хоёрдугаарт нь улсын сорт сорилтын салбар гэж байдаг. Зөндөө олон гадаад дотоодын сортууд гараад ирлээ. Энийг бүс болгонд нь албан ёсоор туршаад энэ бүс нутагт одоо аль сорт нь сайн, алийн одоо тарихын гэдэг ийм зөвлөмж өгдөг улсын сорт сорилтын салбар гэдэг байсан. Хуучин бол эн чинь Монгол улсын хэмжээнд үртэрээгээр гэхээр бараг 14 салбар байсан байхгүй. Одоо бараг энэ салбарууд байхгүй. Бүс нутгууд зүгээр одоо яг ингээд үрийн яг онцлогт нь таарсан үр сортыг нь олж аваачаад ингээд зөвлөгөө өгөөд явж байгаа яг тэгж чадчихна одоо. Бид одоо яг чадлынхаа хэрээр хийж байна. Гэхдээ энийг бол албан ёсоор сорт сорилтын салбар байгаа л тэр салбар маань сортыг 3-аас доош гүжил тэр олон сортуудыг сориод тэгээд манай бүс нутагт энэ зөв байна шүү гэж ингэж зөвлөмж гаргаж улсын сорт сорилтын хувьчлаар хэлцээ тэгээ баталж одоо тэгж явдаг. Бүх оронд ийм байна Герман ерөөсө бүх Орос Морс Америк бүх оронд энэ улсын сорт сорилтын салбар ажилладаг. Тэгээ одоо манай сорт сорилтын салбар байхгүй байна. Манай дархны хүрээлэн одоо дорнотын хүрээлэн маань бас л хэцүү байж байгаа. За уус байна. Энэ хүрээлэнгүүд дээр одоо хийж байна. Уг нь зөвхөн бид өөрсдөө гаргасан сортыг бид өөрсдөө турш. Ясгүй тийм үү? Бид өөрийнхөө юмыг хүнд ч одоо өөрийн арай илүү л харагдаад унах талтай шүү дээ. Тэгээд уг нь энийг албан ёсны сорт сорилтын салбар хийх ёстой. Өнөөдөр манай сорт сорилтын салбар сэргээгүй байна. Тэгэхээр сорт сорилтын салбарыг сэргээх хэрэгтэй. Үрийн аж ахуйг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Тийм. Тэгээд одоо нөгөө тарилтын хугацаанд өгөхөд байна. Тэд өгч байна. Тийм. Тэгэхээр би бол тарилчдыгаа сорт сонгохдоо илүү зөв тийм ээ. Одоо шинжлэх ухааны үндэстэй тоо материал судалгааны дүнд үндэслэж сонгосоо нэгдүгээр. Хоёрдугаарт нь нэгэн сонгосон сортоо аж ахуй нэгжүүд үрийн аж ахуй одоо элит үрийг үйлдвэрлэхээс гадна аж ахуй нэгжүүд маань өөрсдөө дотоодын үр үйлдвэрлэлтэй байх хэрэгтэй байхгүй. Өөрөө ингээд сортууд тарилаа. Тэр нь өөрт нь тохирсон байна. Хамгийн айтаахан байна. Тэгвэл тэр сортынхаа элит үрийг аваад өөр дээр үржүүлээд байх хэрэгтэй тийм үү. Тэгээд манай ч одоо хуулиараа 4 жил тутам үр салгина гэж байгаа шүү дээ. Тэгэхээр манайхан өөрийнхөө үйлдвэрлэсэн үрээ бүгдийг
таваар шаачаад өөрөөсөө үр байхгүй болчоод тэгээ хавар яг хөө энд манай систем бас нөгөө талаар энэ үрийн аж ахуйг хөгжих бизнес орчныг бүрдүүлэхгүй байгаа байхгүй тийм ээ. Улс зээлээр өгдөг байгаа юм чи. Тэрнтэй ямар нэгэн хувийн аж ахуй үрийн аж ахуйг хөгжүүлээд үрээ зарна зээлээр өгнө гэвэл тэр аж ахуйчдад ампуурч шин. Тэгэхээр зүүн нь бол үрийг зээлээр дэмжиж байгаа л нэг хэлбэр болоод байгаа. Энэ бол уг нь дэмжиж байгаа болооч нөгөө талдаа үрийн аж ахуйг хөгжүүлэхгүй бас бариад байгаа байхгүй юу. А зээлээр өгдгүү те ингээд сонгоод тэгээд тодорхой хэмжээгээр тэрнийг аваад үржүүлдэг байвал үрийн аж ахуйнууд хөгжөөд ирвэл хувийн аж ахуйнууд үрийн аж ахуйгаар хөгжөөд хүрээлэн одоо супер элит хүртэл нь тэр алдагдaltaй байгаа ашиг олохгүй байгаагийн хүрээлэн улсын төсвөөр хийчээд тэрнээс цааш хувийн үрийн аж ахуйнууд тэр үрийг аваад ингээд үржүүлээд явбал одоо илүү сайн хөгжин. Гэхдээ яг хуу одоо бас хэд хэдэн үрийн аж ахуйнууд бас байна л да. Тэр аж ахуйнууд бас гайгүй хөгжөөд явжээ. Гэхдээ зөв нь бол одоо энэ бизнес орчныг бүрдүүлж ээж яг цэвэр өрсөлдөөнөөр жинхэнэ утгаараа явна л гэж би бодож байгаа. Тэгэхээр аж ахуй нэгжүүд тэр үнэтэй элит үрийг манайхан ч өөрийнхөө үрийг ингээд зарчаад өргөө болонгуудаа хавар заа зээлэр өгөх юм чинь гээд тэгээ вэжэт л өөрийн сонгосон үр алтгаа байгаа тэр өнгөд одоо за одоо олцсон үр алт шүү дээ тий. Гээд эн чинь л өөрсдөө эрсдэл бүтээж эрсдэл бий болгож байна гэсэн. Тэрний оронд одоо өөрийнхөө тохирсон сортоос ихийг авах шаардлагагүй байхгүй юу? Супер элит юм уу? Элит үрээс нэг тонн авахтал 2 жилийн дараа 50 тоннтой. 7 тонныг авахтал одоо жилийн дараа намрал ихтэл бараг 50 тонныг хурааж байгаа байхгүй. 50 тонн нэгдүгээр продукцийн үртэй айл гэдэг бол одоо мундаг айл байхгүй. Тэгээл ийм маягаар ингээл жил болгон багыг аваад тэгээл үрээ ингээд солиод яг энэ үрийн аж ахуйн схемээ бариад явбал уг нь их зүйтэй байгаа. Тэгээд систем тодорхой хэмжээний гажууд байгаа учраас тэгээд одоо аж ахуй нэгжүүд маань бас тэр одоо хадгалах яах мах нь бас өндөрлөлттэй байгаа юм байлгүй. Энэ хавар зүгээр ямар байдал юу яаж харагдахаар байна? Үрийн одоо олдсон юм хэрэг өнгөрсөн 25 он ч бас их эвгүй жил болж өнгөрлөө шүү дээ гантай тийм ээ. Яам бас тодорхой хэмжээгээр нэлээ өрүүд бас хадгалсан байгаа бах. Мэдээж тодорхой ялангуяа одоо миний насны ч гэх юм уу хуучуул ахмадууд одоо мундаг тариаланчд бол үрээ бас нөөцлөд авцсан л байлээ. Тэгээд ус дутагдахаар нь ханаас чамаагүй хайж явж байгаа дэдүүгээр олоод ирэх багтал ингээд систем ингэж жоохон буруу явагдаад байна. Тэгэл цаахаас өөртөө тохирсон сортоо сонгоцсон бол дараагийн асуудал үрийнхээ чанарыг их анхаарах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо шавнарт маань ч гэм үрийн чанарын талаар их олон судалгаанууд хийсэн. Тэгэхээр энэ одоо Америкч ба Канадууд ч эдгээр ингээ бага нормоор тариад байна шүү. Яагаад бага нормоор тавьж байгаа? Үр болгоно урах чадвартай, үр болгоно цутгасан, хог урмалгүй байгаа байхгүй. Тэгэхээр үрээ сайн цэвэрлж ялангуяа сортлох хэрэгтэй байхгүй юу? Фракцтай сортсон. Тэгээд одоо цутгал цайтай, том, өвчин хортонгүй, тэгээ хог урмалгүй үрээр бол бага нормоор тавьж болж байна. Бид нар одоо 3.5 сая ширхгээр тарьж байгаагийн маань тэр дотор одоо бас нэлийн л ихэнх нь хорж гар урахгүй. Тэгээ манай тэр үрээр тарьсан үн маань талбай дээр одоо хэрийн цохоцсон нэг 50-60% тал байгаа шүү. Тэр үр болгон маань урахаар сайн үрээр тарьж тийм сайн үрээ нөөцөлж аваад тэгээд дээр нь одоо тэр үрээ тариалахтаа тэр технологийн зөвлөмжүүд байна тийм ээ. Тэр үр одоо бол харьцангуй харин үрээ хариуцгах. За хавар одоо энэ бие ондорны гаргаж байгаа сайхан бордоонууд байна тийм. Энэ бордоонууд мань өөрсдөө маш их олон идэвхжүүлэгчтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр идэвхжүүлэгч нар нь тэр ургамлын өсөлтийг дэмжиж ингээд ургуулад явж байгаа. Тэгэхээр яг л энэ одоо тэр сайн үрээр тохирсон сортын сайн үрээр тохирох технологи бариад явхад бол манайд бол бас харьцангуй урах залтгаад байхгүй бас боломж байна. Боломжтой байгаа. Тэгээд энэ ч тариаланчд маань бас
ани урах цаваасаа гэж хүсэж байна. За баярлалаа. За судлаачид ярьж байна. Подкаст цувралын энэ удаагийн зочноор Монгол улсын төрийн шагналд Говья тагварнамж доктор профессор Мягмар Сүрэн оролцлоо. Тэгээ бидний таамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. За баярлалаа танд. Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.